Япон найзуудаасаа анзаарсан юмнууд надад амар их байдаг юм байна лээ. Яг ингэ бодоод үзсэн чинь тэг хүмүүс мэдүүлчихсэн ам зайлагч бас манай Монгол зарагддаг байх тийм. Энэ жижигхэн ам зайлагч бас Япон хүмүүс айгүй энэ дотор ингэ ариун цэврийн хэрэглэлийн тэр нуугаар ингэ 0 ордог ч юм уу тий. Өөр янз бүрийн нуухан хэрэглэх ингэ нуугаад 0 арах боломжтой. Амин хөлөдөг бол ингэ энэ бол 100 yen ингээл байж ингээл хөлөө болсон авчдаг. Мэдгүй юм байна. Энэ хумсны тос энэ бас ингээд хумсыг сүрүүлэхээс эргүүлэн чигшил өгнө гэдэг хүрч. За сайн уу, шинэ бичлэгийн дээр давтай морил бигийн Чуки байна. Би өнөөдөр та нартай өөрийнхөө анзаарсан Япон хүмүүс гоо сайхны хак болон янз бүрийн гоё бүтээгдэхүүн байвал та нартай санал болгоё гэж бодсон. Ер нь Япон найзуудаасаа анзаарсан юмнууд надад амар их байдаг юм байна лээ. Яг ингэ бодоод үзсэн чинь тэг хүмүүс мэдүүлчихсэн айгу сонирхолтой байхаа. За хамгийн ихэнд болохоор Япончууд үсэндээ амар анхаардаг. Өдөр болгон үсээ угаадаг, усанд оронгоо үсээ угаадаг. Тэгээд үсээ угаасныхаа дараа заавал сэнсцдэг. Япон бүх охтууд баралж миний бодлоор л заавал үсээ сэнсцдэг. Манай монголчууд бол тэгэл өвөлчихсэн баралж нойтон чихээр ингээ гараад явцдаг штэ. Тийм биш, Японууд бол аюу сэнсцдэг. Тэгээ энэ нь болохоор үсний эрүүл мэндэд тустай. За тэгээд ороо ингээ нойт үстэй унтах юм бол тухгүй унтдаг. Тэгээд нойт үстэй унтах юм бол мөөгөн зэрдэн энэ төр гэж айдаг юм шиг байна лээ. Маш их өсч явдаг. Сард нэг удаа энэ төр заавал өсчин бол явдаг юм шиг бол санагдсан. Тэгээд янз бүрийн тижэл энэ төр айгу хэлэгдэг. Манай Монгол нэг тийм юм байдаггүй бах. Тэнийг сар алгаа очиод тижэл төрхүүлээд ч юм уу имчилгээ энэ төр хийлгээд байдаггүй. Япон хүмүүсийн хувьд бол ялцчихгүй. Одоо тэгээ сар болгон ихэнх нь сар болгон өсчөнд очиод янзлуулаад тайруулаад айгүйх тэгэж имчилгээ янз бүрийн юмнууд хийлээдэг бол харагдсан. Би ч Японд ахтай ер нь л тэгдэг байсан. Япончууд угаасаа одоо биеийн айрас, нүүрний айрас, тэгээ үс энтрээ нанаас амар их хамгаалдаг шүү дээ. Тийм болохоор үсэндээ ч гэсэн ингэж нанаас хамгаалдаг бүтээгдэхүүн энэ бол төрөгдөг юм байлээ. За тэгээ мэдээж бидний мэдтгэхээр үсний тос энтер гээд ер нь айгу тэгэж үсэндээ айгу анхаардаг. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг айгу сайн мэддэг юм шиг байгаа. Гэхдээ тэр бол ялцчихгүй үнэн. Япончууд ер нь охтууд айгу хөөрхөн гоё үстэй, ер нь хөөрхөн харахад айгу цэвэрхэн гоё охтууд байдаг штэ. За хоёр дахь нь болохоор өдрийн хоолны дараа заавал амаа угаадаг. Амны ариун цэвэртэй айгүйх анхаардаг тийм хүмүүс юм шиг бол санагдсан. Би Uniqlo-д бас Zara-д ажилладаг байхад манай хамт ажилладаг байсан эгчнэр дандаа ингээ 0 ороод ингээ шүдээ хоолны дараа заавал ингээ угааж байдаг. Яг хөө тэр бол үйлчлэгээний ажилтан болохоор бас тийм л дээ. Гэхдээ ер нь ингээ хараад байхад бол бүх офис ажиллаж байсан ер нь Япон хүмүүс шууд ингээ 0-д ороод ажлынхаа 0-д ороод өдрийн хоол эцсийн дараа ингээ шүдээ ингээ угаа засч идэг, шүдээ угаадаг юм хүмүүс байгаа. За зөвхөн шүд угаахаас гадна бас энэ жижигхэн ийм ам зайлагч бас манай Монгол зарагддаг байх тийм. Ийм жижигхэн ам зайлагч бас Япон хүмүүс айгүй хэрэгэлдэг. Эсвэл бас зургийг оруулчин ийм шууд зөвхөндөө аваад явчихаар юм жижигхэн ам зайлагч нэг удаа ингэж зайлаад ингээ асаахаар ууттай жижигхэн ууттай ам зайлагчуд бас айгүйх хэрэгэлдэг юм байна лээ. Энэ бас айгүй гоё хайг байгаа зү тий. За гурав дахь нь болохоор Япончууд айгүйх юм жижигхэн гар алчуур авч явдаг. Зөвхөндөө энэ болохоор надад байдаг гар алчуур. За яадаг вэ гэхлээр мэдээж Японд бол ингээл 0 энтер ороход гараа угаасны дараа ингээд шууд нэг удаагийн гараа хуурай салфетг ингээд 0-ын хажууд байж идэг штэ. Тэгсэн нэг хэдий ч Япончууд ерөнхийдөө бол юм жижигхэн гарын алчуур авч явдаг. Энэ айгу амар сэнс байдаг штэ тий. Гараа угаасны дараа гараа хатаадаг сэнс тэр болохоор бас ингэж бактери энтрийг өст дамжуулдаг гэсэн. Тийм болохоор бас хүмүүсний хэрэглэхийг хүсдэггүй. За тэгээ энэ жижиг алчраар өөр юу хийж болох вэ гэвэл мэдээж гараа арчиж болно. За ялангуяа Монголд айгуу дэжгүй. Би бас Монголд очиход айгуу ингээд энэ жижиг алчуур бол айгуу тийм хэрэг болж исэн. Тэгээ энэ дотор ингээд ариун цэврийн хэрэглэл энэ тэр нуугаад ингээд 0 ордог ч юм уу тий. Өөр янз бүрийн нуухан байвал ингээд нуугаад энэ 0-аар арах боломжтой. За тэгэнгүүтээ Япон энтерт айгуу халуун үед энтер бол ингээд айгуу хогтууд ингэж нүрээ бас ингээд хөлсөө ингэж авч байдаг бол харагдсан. Тэгээ энэ жижигхэн гарын алчуур бол Япончуудын хувьд маш чухал. Тэгээ хүмүүс бие биендээ бас бэлэг болгож айгуу хөөгдөг. Янз бүрийн брэндүүдийн энэ жижиг алчуурууд Японоор явахаар амар их байж идэг.
Ийм байдаг байгаа. Энэ бас айгүй гоё бэлэг байгаа. Бэлэгний санаанд гэх юм бол за дараагийнх нь гэх юм бол дөрөвт нь болохоор японочууд амар их онсенд ордог тийм. Онсены соёл бол Японд маш их дэлгэрсэн. Хүн болгоо онсенд ордог. За охтууд нь мэдээж айгүй их онсенд орно. Онсен нь ер нь одоо эмэгтэй хүний хувьд ч гэх юм уу ер нь гоо сайхны хувьд ямар хэрэгтэй юм бэ гэвэл яг энэ дээр ингээ би 8 хуваагаад ингээ үзсэн чинь арсны гоо сайханд бол ач тустай гэж байгаа. За онсены ус нь байгалийн эрдэс бодисоор баялагдвал арсыг зөөлрүүлж, чийгшүүлж, батг хаарцыг зэрэг арсны асуудлыг багасгадаг. Зарим онсен нь арсны ус гэж нэрлэгддэг гэж байна. Нэр онсен гэж манай Монгол одоо мэдгүй хүн байж магадгүй. Онсен гэдэг маань болохоор халуун усны газрыг хэлж байгаа. Эрт нь болохоор булчин суллаж ядаргаа тайлнаа гэж байна. За халуун усанд суух нь булчин суллаад стресс, ядрал, биеийн өвдөлтийг багасгадаг. Тэр дундаа олон цаг суусан, алхсан өдрийн дараа онсен маш их үр дүнтэй гэж байна. За гуравт нь болохоор нойрыг сайжруулна. Биеийн дулаан нэмэгдэж тавширснаар нойр илүү гүн, амар амгалан болгодог. Тэгээд онсентэй өдрүүдэд хүмүүс илүү одоо сайн нойр авч чаддаг гэж байна. За дөрөвт нь болохоор цусны эргэлтийг дэмждэг. Халуун усны нөлөөгөөр судас тэлж цусны эргэлт сайжирч бие халахад хүргэдэг. Тэгээ энэ нь болохоор биеийн эд эргэтэн арсанд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг гэж байна. За тавт нь болохоор сэтгэл санааг тайвшруулна. Одоо онсен чинь юм халуун усны газар гэх юм уу? Онсен чинь Японд бас гадаа айгүйх байдаг шээ. Байгаль харангуй халуун усанд суугаад өөрийгөө ирсэд хийх нь бас сэтгэл санааг тайвшруулж сөрөг бодлыг багасгадаг. Тэгээд 6-ад нь болохоор биеийн хор гадагшлуулах гэж юм. Тэгээд зарим онсен нь хөлрүүлэх нөлөөтэй тул биеийн илүүдэл шингэн хорыг гадагшлуулж бодисын солилцоог сайжруулдаг гэж байна. За 7-ад нь болохоор насжилтыг утааршруул. Онсенийн зарим төрлийн ус нь антиоксидант шинж чанартай тул арьс эсийг хамгаалж хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. За 8-д нь болохоор нийгмийн харилцааг сайжруулдаг. Ялангуяа ийм дотн айгүй сайн найзууд, best friend-үүд ч юм аа охтууд ээжтэйгээ ч юм уу, гэр бүлээрээ ч юм уу айгүй их онсенд ордог. Тэгээ энэ онсенд хамт орж ийна гэдэг маань бас ингээд онсенд орохдоо японочууд бол бүр шав шалдаа ордог байхгүй юу? Тийм болохоор бас ингээд найзуудын хувьд ч гэсэн айгүй тийм дотн гэсэн тийм татны яриа өрнөөлөгдчихсэн айгу тийм ач тустай бол байдаг. За онсенд мэдээж бас хүүх хүйтэн бас ус байдаг штэ тий. Тэр нь ч гэсэн бас нэг минутын дээр хүйтэн шүршүрт хүйтэн усанд орохоор хүний биед ингээд маш сайн гэж яригддаг. Онсен гэдэг маань бохтуудын гоо сайханд бол чухал нөлөөтэй гэж би бодсон. За тавт нь болохоор онцууд нэг ингээл клиникт очиод нэг харсандаа ингээл нэг янз бүрийн хийлгээд байдаг харагддаггүй шүү дээ. Мэдгүй миний найзуудлаа нэг тэгж явж байгааг бол би харж байгаагүй. Яг миний анзаарсан юм гэх юм бол ийм арсны асуудалтай хүмүүс бол им уудаг юм байна лээ. Би болохоор анх Японд очичоод миний арс айгу муухай болцсон, батга энтер гараад айгу амар болцсон байсан. Би зургийг оруулчих. Тэгээ Япон хүмүүс бас ингэж дотроос им болон витамин уудаг гэдгийг анх олж мэдсэн. За тэрний би ямар витамин байсан бэ гэдгийг энд оруулаад за тэгэнгუутаа хаанаас авсан бэ гэдгийг бас энэ нэрийг нь Японд гоо сайхны эмнэлгийн нэрийг энд оруулчих. За миний сонссноор бас энэ юмуудыг өөр Монгол охтууд авч исэн гэж би нэг бүр хэдэн жилийн өмнө фэйсбүүкээр харж ирсэн байна. Тэгэхээр ер нь л юм арсны эмнэлгүүдэд энэ имийг бол им болон витаминуудыг бол зардаг байх гэж бодож байна. Энэ бол миний арсанд маш их нөлөөлсөн. Би бас одоо арсаараа гайгүй болгочоод ийм Японд дах Монгол эмэгтэйчүүдийн гөрөвтөө өөрийнхөө арсны талаар ийм пост хийжсэн. Тэрийг бас энэчээ ингээд зургийг нь оруулаад харуулчихъя та хийдтэй. Тийм болохоор миний хэлэх гээд санаа гэх юм бол нэг тийгэж амар монголчууд чиг гоо сайханд орлоо энэ төр гэхгүй мөртлөө бас ингэж дотроос энэ төр им уудаг ч юм уу витамин уудаг юм шиг бол санагдсан. Миний анзаарснаар би бас энэ дэр дахиад нэг бүтээтгүү хэлэх юм бол би бас Японд байхдаа хэрэглэдэг байсан. Нэг ийм серум энэ одоо серум л байхдаа тийм ийм серум бас миний арсанд бүр амар гоё байсан. Миний арс аягүй тийм эмзэг арс байхгүй юм гарамтгай. Тэгээ та нар маань Японд байгаа бол ерөө сонирхол бас энэ серум бас аягүй гоё шүү. За нэг зарын чанартай билбэл би Японы сургуульд явуулж байгаа. Энэ 4-ын ангида
ихний 50 хүнд хямдалт үнээр оруулж байгаа шүү надтай холбоо дээрээ. За 6-ад нь болохоор им нойтон сингэнсэн салфитик гэж хэлсэн байна. Японд чинь айгүй энэ чигшил өндөртэй айгүй халуун улс шүү дээ. Тийм болохоор айгүй юм хөлөрдөг. Янз бүрийн дэлгүүрүүд нэм хөлөрлөлтийн эсрэг янз бүрийн бүтээгдэхүүнүүд маш их байдаг. За ийм гаатай сингэнсэн ингээд арчхаар ингээд амин гаатай сингэнсэн мэдрэмж өгдөг ийм салфитигнууд бас байдаг. Ийм өнөр дарагч марагчтэй. Тийм салфитигний зургийг бас энд оруулчихъя. Тэгээд одоо шинэ таймер ингээд хөлөрөөл нэг ийм тухгүй мэдрэмж байдаг штэ. Тийм үедээ энэ төр ингээд нойлоо ороод гэс ингээд бие тэр салфитикаар ингээд арччих юм бол айгүй тийм гой сингэнсэн мэдрэмж бол авдаг юм байлээ шүү. За би нөгөө нэг Италич айгүй их бие шаарддаг шүү. Өнөөдөр өглөөний бие шаарч өгөөд ирсэн чинь амар улаац юм харагдаад байгаа юм. За тэр яах вэ? За 7-д нь болохоор орой унтахтаа өмсдөг амьс. За энэ яадаг амьс вэ гэхлээр хөлний ядралтыг бууруулдаг, хөл нарийнхан болгодог. Энэ бас Японы эмэгтэйчүүдийн дунд маш их алдартай. Тэгээд энийг би анх яаж олж мэдсэн бэ гэвэл би ч Zara-ын Uniqlo-д ажиллаж исэн гэсэн штэ. Тэгэхдээ би айгүйх нэг өдөр зогсохдоо бүр хитэн цагаар маш удаан зогсдог байсан. Тэгэхээр орой ингээ гэртээ очиод орой унтах гэхлээр хөл ингээ өвдөөд байдаг, орой татаад байдаг. Миний хөл ингээ татаад байдаг байхгүй юу? Татаад байдаг байсан байхгүй юу? Тэнгуутаа ингээд хөлний шүрмэс татдаг гэл ингээ унтахад айгүй өглөө босоод ирэхэд хөл амраагүй юм шиг тийм мэдрэмжтэй босож ирдэг байсан. Аймаас унтахтаа өмсдөг юм даралтай аймаас байдаг юм байна гэдгийг олж мэдээд тэрийг өмсөд ирсэн чинь тэрийг орой унтахтаа өмсөд тэгээд өглөө босохдоо тэрийг тайлдаг байхгүй юу. Тэгээ өглөө басан чинь ингээ хөл амар гоё амарцсан тийм янз бүрийн шүрмэс татна матна гэсэн ямар ч тийм сөрөг юм бол надад гарч ирээгүй. Тэр аймаас бол үнэхээр одоо миний амьдралтаа хэрэглэсэн хамгийн гой бүтээгдэхүүн гэж бол хийж болно. Тэгэхээр миний өглөө ингээ босоод хөлөө толинд харангуут ингээ хөл ингээ нарийнхан болцсон юм шиг ингээ нарийнхан болцсон юм шиг тгий санагдаад би зураг байвал оруулчихъя за. Тэгээ санагдаад энэ даралтай амьс бол ялцчгүй юм хөлийг нарийнхан голоо харуулахад бол тусалдаг юм байлээ. Яагаад тэгж байгаа вэ гэвэл хөлөнд даралт өгөөд цусны болон тунгалагын эргэлтийг сайжруулад тэгээд өдөржин ядарсан хөлийг амраагаад хаван болгодог юм байлээ л дээ. Тийм болохоор японочууд амар хэрэгэлдэг юм байлээ. Японочууд өөрсдөө айгүй тэгж айгүй хаалхдаг. Эсвэл одоо зогсдог ажлын тэр Японд амар их байдаг шүү дээ. Тийм болохоор японочууд бас тэрэндээ ч ашигладаг, хөлний хаван болгохтой ч ашигладаг, хөлний ядраар тайлахтаа ашигладаг. Тэгээд бас хөлөө нарийнхан болгохтой ашигладаг бол юм байна лээ. Энэ бүтээгдэхүүн бол үнэхээр гоё бүтээгдэхүүн. Хэрвээ та нар сонирхож ивэл тэгээд Монгол зардаг хүн байж магадгүй. Монгол зардаг хүн байвал би дараа нь миний Instagram-ыг дагаар би дараа нь Instagram дээр хэрэв Монгол зардаг хүн байвал оруулчихъя за. Ингээд бүр амар донцсон байсан. За ингээд балжины оймсгүйгээр би унтаж чадахгүй болцсон байдаг байсан. Тэгээд би нөө сэтгэл зүйчдэр яваад ингэсэн чи намайг манай сэтгэл зүйч чи битгий ингээд оймсоо ингээд өмсөө. Ингээд оймсгүйгээр унтаж чадхаа байчвал ингээд чиний ирээдүйд чинь ингээ хэцүү шүү дээ. Тийм болохоор тайлаа гэх надад тийм зөвлөмж өгч ирсэн. Тэгэхээр бас ингээд хүн жам сэтгэл түгшилттэй юм хүнд бас ингээд хөлн ингээ шүн татах гад байдаг юм шиг бол санагдсан шүү нэрээ. Хэрвээ та хөл шүн тэгж татаад ч юм уу хөлний шүрмэс татаад ч юм уу эсвэл хөл ингээ татаад байдаг штэ. Тийм байвал бас энэ ямсыг хэрэглэж үзээрэй за. За 8-д нь болохоор сормосын будагны хэлбэртэй мөртлөө имгээл яадаг вэ гэхээр бас зургийг оруулчихъя за. Энийг японочд амар хэрэглэдэг. Японочд ингээд юу н харахаар айгүй юм цэвэрхэн харагддаг штэ тий. Тэгээд нэг хүс мүснээ ингээд гэлтэд ингээд дээшээ мэшээ боохороо нэг ингээд японочд нэг too much юм шиг харагддаггүй штэ айгүй тийм яг өөрийнхөө юм тий байгалийн юм шиг харагддаг. Энэ бас тэрний нууц байхаа. Одоо жишээ нь ингээд сүрээс хүмүүсийг сормосын будагны хэлбэртэй тэр гээл нь болохоор ингээд арчдаг. Тэгэл хүмүүс ч бүр амар ингээд гээл түрхээр ч нэг үс гэмтээгээд байдаг штэ. Тэгэл заавал үсээ ингээ 2 3 энэ төр сандаж угаахгүй бол болохгүй. Тэгсэн чинь энэ жижигхэн энэ мистикэн гэл нь болохоор яадаг вэ гэвэл ингээл жоохон ингээд одоо шинэ үсээ бооцсон байхад ч болно, ийм үеж болно. Одоо шинэ бооцсон байхад гэх юм бол жоохон ингээ зөвхөн сүрвэсэн газараа ингээд тэр стикерээ ингээд дарчхаар амар хөөх ингээ буугаад ингэчдэг. Тэгээ тэр бас амар тийм жижигхэн мөртлөө амар хэрэглүүштэй юм байлээ. За 9-т нь болохоор манай Монгол охтууд бас мэдчихэж магадгүй те хүс авахч байгаа. Ийм хүс авахч
амир хүлэгдэг бол ингээд энэ нь бол 100 yen мэнд ингээд байж тээ ингээд хөлөө авчдаг. Мэдгүй юм байж магадгүй үзчихлээ шүү заяа. Импульс авахч ба. Энэ бас 100 yen динтер байж идэг. Япон Монголч гэсэн зардаг бах уу. Импульс авахч бол энэ үнэхээр гоё. Арсыг гялтгануулаад байхгүй. За дараагийн нь болохоор Япон шууд амар гарын тос түрхдэг, авч явдаг, янз бүрийн гарын тоснууд авч явдаг. Би одоо энэ надад миний хэрэглэдэг кошлог байна л та. Энэ чинээс гарын тос харах юм бол надад гарын тос байна. Тэгэл ингээ гарын тос тий. Айгу авч явдаг. Тэгээд бас ийм нөгөө нэг хумсны тос. Энэ бас ингээд хумсыг сүрүүлэхээс эргүүлэн, чигшил өгнө ингээд түрхчихдэг. Энэ гэхдээ амар болчих. Бас иймэрхүү минтер айгу түрхтгээ цаад болчихно. За. Түрхчихье. За дараагийнх нь болохоор Япончууд амар их үнэртөө бас амар хурц үнэртөө түрхэд байдаггүй штэ. Айгу тийм зөөлхөн гэж хойртонгууд л үнэртдэг юм уу тий. Яг тийм зөөлхөн үнэртөө уснууд бас түрхдэг. Бас нөгөө талаараа ийм тос ийм үнэртэй тос энтер түрхдэг. Тэгээ эсвэл hair mist энтер бол түрхдэг ийм үсний бас нөгөө нэг үнэртөө ус гэж байдаг штэ. Үсэндээ ингээд цацчихдаг. Тиймэрхүү ийм зөөлхөн үнэртөө усуудыг бас айгу их түрхдэг юм байлээ. Өнөөдөр бол би та нарт энэ бүтээгдэхүүнүүдийг энэ хайкуудыг бол хэлж өглөө. Тэгээд би дараа нь санал part 2 гэдээ оруулъя. Тэгээд та нарт таалагдчихвэл доор сэтгэл үлдээгээрээ эсвэл энэ зүрийн өөр танд одоо тий танд өөр гоё мэддэг гоё юмнууд байвал босод охтуудтайгаа хуваалцаарай гэж хүсэж байна. За хам би энэ нэг зарын чанартай мэдвэл би Японы сургуульд явуулж байгаа. Энэ 3-ын 4-ийн ангида ихний 50 хүнд хямдалтай үнээр оруулж байгаа шүү. Надтай холбогдорой. За баярлалаа. Баяртай.